Сайн мэцхан үзэгчтэй манай EBS телевизээс бэлтгэн хүргэж буй багийн хөгжлийн тайван нэвтрүүлгийн шинэ дугаар эхлээд бэлэн болсон байна. За өнөөдрийн маань зочноор Орхон аймгийн Баяндөр сумын Цагаан Чулуут багийн цэц дарга Мөнх Заяа хүрэлцээрсэн байна. Орой мэнд гэдэг. За баярлалаа, та бүхэн ч гэсэн орой мэнд хүргэе. За бид багийн хөгжлийн тайван гэдэг нэвтрүүлэг хийж байгаа. Багийн хөгжлийн тайван гэхээр нэрээсээ ойлгомжтой. Багийнхаа хөгжлийг таймлж ярина. За тэгэхээр 1987 онд анх Эрдэнэт хотын орон сууцны 6 дугаар хороо нэртэйгээр байгуулагдж ирсэн танаа багийн хөгжил хаана явна вэ? За өнөөдөр хэдэн хүн амтай, за оршин суугчдтэй, за гэр хороолол орон сууц хосолсон юм баг гэдэг байгаа шүү дээ. Багийнхаа тухай танилцуулахгүй. За 1994 онд бол Цагаан Чулуут баг гэдэг нэршлиг бол авч ирсэн. За энэ үед бол 680 өрхтэй 1800 хүн амтай байсан бол одоогоор манай баг 1459 өрхтэй 5300 хүн амтайгаар за 53 гудамж 3 орон сууцны оролтоогоор ийм одоо болтлоо өргөжсөн байна. За дээрээс нь манайд төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хвшлийн байгууллагуудын хэлээд 30 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд бол үйл ажиллагаагаа явуулж байгаа. За хөгжил гэдэг ирвэл ерөнхийдөө бол хүний хөгжлөөс те тухайн баг хороо орон нутгийн бүтээн байгуулалт хөгжил эхлэн. За хүн мөн бас одоо дангаараа хүн хөгжөөд хөгжил ирнэ гэдэг бол бас өрөөсгөл ойлголттой дэд бүтц. За тэгээд энэ одоо орон сууц гэр хороолт хэлж орон сууцны хороол болж байгаа энэ байдал манаас бас хөгжилтэй холбоотой хаа гэж харж байна. Тэгэхээр өнгөрсөн жил танаа багийг нэг үйл ажиллагаанд би очиж ирсэн өөр хөршийн холбоодын одоо тайлан зөвлөгөө болж ирсэн. Тэн дээр хөршийн холбоогоор дамжуулж, хөршийн холбоогоо маш сайн бэхжүүлж, хөршийн холбоогоо их сайн авч яваа баг юм болов гэж харсан. Хөршийн холбоодод сайн дурын л одоо нэгдэл шүү дээ иргэдийн. Үүн дээр дөрвөлөд одоо гэмт хэрэгээс өвчин сэргийлэх ажил явагдаж байгаа. За мөн галт хэлбэрийн хүчирхийлэл буурч байгаа. Одоо мал бүхий иргэдийн одоо хулгайч гэдэг юм те цагдаа энэ одоо сахилга баттай холбоотой асуудал бас их дайггүй байгаа гэж ойлгосон. За хөршийн холбоод манайд 2014 онд бид анх гудамжны ахлагч гэдэг нэрээр явж ирсэн. За энэ маань өргөжөөд хөршийн холбоо болоод хөршийн холбоодын ахлагч маань өөрсдөө үнэмлэгчүүлээд тухайн иргэдэг бол одоо үүргэжүүлж байна л гэсэн үг. За тэгээд энэ хөршийн холбооны ахлагч маань бол өөрсдөө сайн дураараа ажилдаг. Ямар нэгэн цалин урамшуул гэж байдаггүй. За манайх 2016 онд хөршийн холбоо одоо байгуулах үндэслэл арга замын үеийн за хөршийн холбоодыг ямар гэрээ контрактаар ажиллуулах уу гэдэг байдлаар бид нэр өөрсдөө дотооддоо боловсруулад за хөршийн холбоодын ахлагч нарыг зөвлүүлж агаад хилцүүлгээ хийгээд ингээд журмаа батлаад энэ журмынхаа дагуу ажилдаг. За мөн хөршийн холбооны ахлагч нартай цагдаа, багийн засаг дарга, хөршийн холбооны ахлагч гэсэн гурвалсан гэрээ байгуулж ажилдаг. За бид 2016 онд бол жилийн ажлын төлөвлөгөө батлаад за хөршийн холбооны хотод уралдаан тэмцээн ингээд жилээр нь зарлж явж үзсэн. За 2017 онд бол бид нэр мөн одоо ажлаа бэхжүүлэхийн тулд бусад энэ 21 багийн хөршийн холбоотод туршлага болох хуцаар одоо ажлуудыг зохион байгуулж бусад багуудтай одоо үзүүлэх сургалт зохион байгуулсан. Энэ 2019 оны одоо төлөвлөгөөг бид нар бол сараар, улирлаар, хагас жилээр ингэж хийж байгаа. Энэ нь яаж байгаа гэхээр мөн одоо тухайн иргэдэд бас нэлээдгүй идэвхжүүлэх. За баг дээр гарч байгаа тэр гэмт хэрэг зөрчлийг одоо багасгах зорилгоор. За жишээлх юм бол бид нэр 3 дугаар сард хоггүй одоо цэвэр баг цэмцгэр гудамж гэдэг нэртэйгээр ийм сарын аяныг зарлаад за энэ төршийн холбоодын ахлагч нар маань одоо нэгдэж бусад одоо айл өрхүүдийг уриалах байдлаар бид 3 дугаар сард бол нийт одоо гудамж талбай, нийт эзэмшлийн зам талбайгаа цэвэрлээд ингээд ажилласан байгаа. За 4 дугаар сарыг бид нэр хөгжий, дэмжий, хамтрыг гэдэг ийм уриатаагаар ажлыг хийж байгаа. Энэ ажил маань ямар ажил вэ гэхээр архины хамгаалалттай иргэд байгаа, архи ууж байгаа одоо орон гэртээ архитын согтуурж бусдын амгалан тайван байдал алдагдуулж байгаа энэ байдлыг цагдаагийн газартайгаа хамтраад одоо гэр бүлтэй архитын согтуурж байгаа олон нийтийн газар одоо амгалан тайван алдагдуулж байгаа иргэдийг одоо цагдаатай хамтарч ачаад за маргааш өглөө нь бид нэр ирүүлжүүлээд одоо хуулийн зөвлөгөө өгөх сургалтыг явуулж байгаа. За дараагийнх нь нэг ажил маань энэний хүрээнд энэ гэр бүлийн асуудалтай тий айл өрхүүдэд очиж одоо яг гэрээр нь очиж зөвлөгөө өгөх юм ажлыг бол хийгээд энэ 4 сарыг одоо хамтрыг хөгжий дэмжих гэсэн уриатаагаар явж байгаа. Хүний хөгжлөөс тий тухайн баг хороо
орон нутгийн бүтээн байгуулалт хөгжил эхэлнэ. Орхон аймгийн хэмжээнд 18 дэд хөтөлбөрийг баталж хэрэгжүүлж байдаг юм байна. Хөгжил төрх 18 дэд хөтөлбөр. Тэгээ үүний дотор багийн хөгжил эмэгтэй хөтөлбөр гэдэг. Ахмад настыг бас санах гэдэг маш олон дэд хөтөлбөр байна л та. Тэгээд эндээс одоо онцлбол багийн хөгжил эмэгтэй хөтөлбөрийн хүрээнд багийн ажлын алба хэрхэн бэхжиж байна. Багийн одоо ажлын алба гэдэг бол төрийн үйлчлэгээний анх шатны нэг ч үү. За энэ багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд бид нар мөн баг дээр бас хөтөлбөр боловсруулад ажиллаж байгаа. За хөтөлбөр маань бол иргэдэд дэмжсэн иргэдэд ээлтэй баг болно гэсэн хөтөлбөрийг бол боловсруулад ажиллаж байгаа. Энийхээ хүрээнд 16 зорилт тавиад одоо ажил үргүүдийг гүйцэтгэж явж байна. 2018 онд бид багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд за дээрээс нь Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах фабриктай шип одоо ажлын хүрээнд одоо багийнхаа хүндрэлтийн одоо зам талбай, гудамжны зам талбайг бол одоо бусад тэгшлэхийн ажлыг бол хийсэн. За энэ жил 2019 онд багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийн хүрээнд бол одоо үндэсний усны эрүүл ахуйн талаас анхаарч ажиллая гэж бодож байна. За энэ хүрээндээ бол одоо бүх айл өрхүүдэд одоо эко саваар одоо яг стандартын шаардлага хангасан савыг одоо нийлүүлэхээр ингээд явж байна. За нийлүүлэлтийн ажил одоо бэлтгэл ажилдаа явж байгаа 5 дугаар сард бол одоо эко сав нийлүүлэх ажил маань бол ингээд явагдах юм байна. За өмнө нь бол бид нар мөн хогийн пошк нийт одоо 1000 өрхөд бас тараах энэ ажлыг бол хийжсэн. Ийм жишээтэй байгаа. За багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр бол нэлээдгүй сайн үр өгөөчтэй хөтөлбөр. За энэ хөтөлбөрийн хүрээнд бид нар багийнхаа одоо бүтээн байгуулалтын за дээрээс нь одоо багийн ажлын албаны хэрэгцээнд гээд ингээд нэлээдгүй ажлуудыг бол энэ хөтөлбөрөөр тусагдаж хийж байгаагаар онцлог байна. Бид нар мөн энэ хөтөлбөрийн хүрээнд 2018 онд тоглоомын талбай бас тохижуулах ажлыг бол хийсэн. Тий, ийм ажлууд. За тоглоомын талбай тохижуулахдаа мөн хөршийн албаны ахлагч нар маань одоо хамтран оролцсон ийм ажил байгаа. Хөршийн албаа их дэмтэй маа тий. Ер нь ажил явуулах. Тэгэхээр одоо иргэдээс сонгогдсон төлөөлөл сумын болон аймгийн тий эрдэнэ хуралд сууж байгаа хин хэнийг сонгосон гэдэг юм. За сумын хурлын төлөөлөгчөөр ганц өх Эрдэнэ нут гээд аймгийн хурлын төлөөлөгчөөр одоо манай Баян Өндөр сумын засаг дарга ганц өгт аймгийн засаг дарга орлогч Төвшин Жаргал нар сонгогдсон ажиллаж байна. Иргэдийн санал хүсэлтийг одоо багаар дамжуулж хүргэж гэнэ үү? Ер нь төлөөлөгч нарын ажил ямар байна? Багтаа оруулж ирж байгаа хөрөнгө оруулалтыг татах тийм ээ нийгмийн асуудлыг шийдэх гэдэг төлөөлөгч нарын үүрэг бол их байдаг шүү дээ. За их байлгүй яг хөө бид багаараа дамжуулж иргэдийнхээ санал хүсэлтийг авч ийн. Дээрээс нь одоо судалгааны ажилтан гэж ажиллаж байгаа. За баг дээр ийм оронтойгоор за энэ ажилтан маань бол мөн бас иргэдээс гарч байгаа санал хүсэлтийг төлөөлөгч нарт дамжуулж уламжлахын ажлууд бол явагдаж байгаа. За бид нар бол төлөөлөгч нарынхаа дэмжлэгтэйгээр 2018 онд бол 50 гаруй иргэн байнгын ажлын байраар хангагдсан. За ерөнхийдөө бол тавьж байгаа санал хүсэлтүүдийг бол нэлээдгүй сайн шийдвэрлэж явж байгаа гэж харж байгаа. За тэгээд энэ эрдэнчүүдтэй хайртай хөтөлбөр байна те. Хөтөлбөрийн хүрээнд бид нар 14 иргэн одоо 3 хүртэл сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэн төлөвлөлт нөхцөлтэй. За дээрээс нь 50 гаруй иргэн байнгын ажлын байраар хангагдсан. За 90 гаруй иргэн бол төр ажлын байраар хангагдсан байж байгаа. За нийт одоогийн байдлаар бид нар 27 иргэн бол орон гэрийн дэмжлэг аваад орон гэртэй болсон байж байна. Гээд ингээд ярих юм бол нэлээдгүй олон дэмжлэг байна. За мөн одоо Баян Өндөр сумын засаг даргын санаачлагаар хэрэгжүүлж байгаа эко Баян Өндөр төслийн хүрээнд 2 бүлэг одоо 400 одоо чацарга нөхрийн нүднээс уулгацсан тарьж одоо ийм талбайд одоо жимсгэн тариалж байна. За 3 өрхөд бол сая яргуут багт одоо хашааны газартай болгох гэдэг энэ ажлууд бол нэлээдгүй хийгдэж байна. Багийн одоо иргэдийн оролцоотой хийж гүйцэтгэх ажлууд гэдэг байт юм байна. Энэ дээр залуучуудыг татаа оролцуулах ч гэдэг юм уу, багийн ажилгүй иргэдийг татаа оролцуулж яг багтаа хийж байгаа ажлууд байгаа юу? Залуучуудын оролцоог юу яаж хангах вэ?
За бид манай баг дээр бол залуучуудын салбар зөвлөлөө ажиллаж байгаа 15 оны бүрэлдэхүүнтэй. За бид 2018 онд манай залуучуудын салбар зөвлөлөөс нэг хүнийг блок аяыг өргөнүүлээд явсан. За энэ ажил маань 0-18 насны 4 хүүхэдтэй өргөдөлгөөлсөн эмэгтэйд байшин барьж өгөхөөр бид зориод 2018 онд нэг хүнийг блок аяыг өргөнүүлсэн. Энэ дээр мөн аймаг сумын төлөөлөгч нар маань нэлээдгүй голлох үүргийг оролцуулж байгаа. За бидний одоо байшин барих ажил маань бол 80% явагдаж байна. 2019 онд үргэлжлүүлээд байшингаа барьж дуусгаад тухайн одоо өргөдөлгөөсөн эмэгтэйг одоо байшинтаа болгоно гэж ингэ зорио явж байгаа. Ер нь бол залуучуудын оролцоо нэлээдгүй чухал байгаа. Бид мөн одоо орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэж байгаа ажлууд дээр бол залуучуудын бүлгийг байгуулад өөрсдийнх нь оролцоотойгоор одоо гудамж талбай тогтчуулах, явган өмнө зам хийх гээд энэ ажлууд дээр бол нэлээд залуучдын оролцоог хангаад ажиллаж байна. За 2019 онд одоо Баян Сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр жишг гудам байгуулахаар бид нар 53 сая төгрөг ингээд төсвөлгдсөн байгаа. Энэ дээр бол 200-аас одоо 300 хүртэл айлын одоо хашааны өнгө үзэмжийг сайжруулах, гудамж талбайд ногоон байгууламж цэцэрлэгжүүлэлт хийх ийм ажил төлөвлөж байгаа. Энэ дээр мөн залуучуудаа татан оролцуулахаар төлөвлөлөж байна. Багт одоо тулгамдж байгаа ямар асуудлууд байна? За ерөнхийдөө бол багийн тулгамдж байгаа асуудлууд нэлээдгүй сайн шийдвэрлэгдэж байгаа гэж харж байгаа. Ер нь жил ирэх тусам бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлууд маань нэлээдгүй хийж байна. За манайх гэр хорооллын одоо хамгийн анхны баг гэж байгуулагдчихсан хэрнээ сургууль цэцэрлэггүй байсан. За 2017 онд бид 280 хүүхдийн багтаамжтай 42 шинэ ажлын байр нэмэгдсэн юм цэцэрлэг одоо ашиглалтанд орсон. За 2019 онд бол 250 хүүхдийн багтаамжтай сургууль одоо улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэхээр ингэ явж байна. Тэгэхээр бол нэлээдгүй хөгжил манай тэлэлт бол нэлээдгүй сайн явж байна гэж харж байна. Ер нь одоо энэ онд хөрөнгө оруулалтууд төлөвлөгдсөн байгаа. Энэ тухай та мэдээ. За энэ онд бол Баян Сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар жишг гудам байгуулах ажил маань хийгдэнэ. 200-аас 300 айл өрхийн одоо хашааны өнгө үзэмж гудамж талбайг одоо сайжруулах ажил маань явагдахын 53 сая төгрөгөөр. За аймгийн хөгжлийн сангийн төв зам дагсан нүүрний гудам ихтэй тий танаа багч. За аймгийн хөрөнгө оруулалтаар бол эко оролт төр 34 ширхэг гэрэлтүүлэг зам дагуу гэрэлтүүлэг тавигдахаар төсвөлгдсөн байж байна. За 42 дугаар гудамжинд хүүхдийн тоглоомын цогц талбай баригдахаар төсвөлгдсөн. За 100 сая төгрөгөөр нийт одоо гэр хорооллын эко оролт 7 дугаар хорооллынхоо камержуулт хийгдэхээр бас төсвөлгдсөн байж байна. За нийт одоо гэр хорооллыг холбосон энэ одоо гэр хорооллын дундах юм зам машин төв зам одоо хийгдэж байгаа манай дээр. За тэр одоо зам дээр бол 560 сая төгрөгийн хөрөнгө оруулалт тавигдсан байж байна. За улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бол одоо цэцэрлэгт хүрээлэн 2018 онд эхлэн тавигдсан. Энэ ажил бол хийгдэж байна. За улс цэцэрлэг зам эсвэл цэцэрлэгт хүрээлэн дээр бол Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагааны хүрээнд 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт. За аймагаас 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт. За улсын төсвөөс 2 тэрбум ингээд 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил бол хийгдэж байна. За юунаас 250 хүүхдийн сургуулийн одоо барилга баригдчихж байгаа гэж ярьсан. За энэ маань бол 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байна. За соёлын төв баригдана. 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар. За дээрээс нь залуучуудын нөгөө ордон баригдахаар манай баг дээр төсвөлгдсөн байж байна. За тэр бол 2 тэрбум төгрөгөөр хийгдэхээр энэ онд. Тэгээ ерөнхийдөө манай баг одоо нөгөө 7 дугаар оруулалтаас нааша энэ талбай дээр бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлууд бол нэлээдгүй сайн хийгдэхээр ингээд төсвөлгдсөн байж байна. Нэг онцлоод асуухад хүүхдийн тоглоомын талбай цогцоор нь барина гэж та ярьлаа. Гэр хороолт одоо баригдсан цогц одоо тоглоомын талбай ашиглалт одоо тий хамгаалалт энэ байдлыг одоо хэн хариуцдаг юм бэ? За бид энэ хүүхдийн тоглоомын талбай асуудлаа мөн хөршийн холбооныхонтойгоо үйж өгсөн. За тэр одоо 9 сар 2 дугаар гудамжинд байгаа тоглоомын талбайг 9 дугаар гудамжны хөршийн холбооны ахлагч маань хариуцаад цэвэрлэгийн үйлчлэгийг нь хариуцаад ингэ явж байна. За 47 дугаар гудамжны тоглоомын талбайг мөн 47 дугаар гудамжны хөршийн холбооны ахлагч маань хариуцаад цэвэрлэгийн үйлчлэгийг нь хариуцаад ингээд эд тогшлыг эвдрэл гэмтлийг ингээд хариуцаад явж байгаа. Ер нь эзэнжүүлчихээр тухайн талбай одоо эзэнгүйдэх архиталт үүсэх за тэгээд тоглоомын эвдрэл гэмтэл бол нэлээдгүй багассан юм үзүүлэлттэй гарч байгаа. 2018-нд бид нэр хөршийн холбооныхоо
ахлагч нарын дэмжлэгтэйгээр багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийн хүрээнд 2 тоглоомын талбайгаа одоо эвлэрэл гэмтлийн засварлаад сайжруулад ингээ явсан. Одоо энэ 19 онд бол эвдрэл гэмтрэлгүйгээр за тэгээд цэвэрлэгийн өөрчлөлийг маш сайн хангагдсан ингээ явж байгаа. Тэгэхээр 42 дугаар гудамжинд баригдах энэ одоо тоглоомын талбайч гэсэн бас эзэмшүүлэх бүрэн боломжтой байна гэж харж байна. Иргэдийнхээ оролцоог их сайн хангаж өгдөг юм болов уу гэж таны ярианаас одоо онцлж байна л да би. Тэгэхээр хөршийн холбоотоо яаж идэвхжүүлээд ингээд сайн дураараа л хийж байгаа ш энэ ажлыг чинь. Яаж хэрхэн идэвхжүүлж байна? За, хөршийн холбоотынхоо иргэдийг одоо бид нар бол яг зүгээр одоо зуны аялал зугаалга тий гэдэг юм уу ийм байдлаар за дээрэс нь хооронд нь одоо уралдаан тэмцээн зохион байгуулад аймгийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөл баян өндрийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлтөйгөө хамтраад ингээд бас урамшуулад явж идэг байгаа. За нодлонгийн одоо багийн хөршийн холбоотынхаа үйл ажиллагаагаар тэргүүлсэн хөршийн холбоотыг бол энэ жил бид нэр 3 сарын 1-нд аймаг сумын төлөөлөгч нарны одоо дэмжлэгээр хөвсгөл далайд аялуулах ийм ажлыг зохион байгуулсан байна. Тэгэхээр ерөнхийдөө бол иргэдэд урамшуулж ямарваа нэгэн байдлаар тэднийг одоо татан оролцуулахын ажлыг л нэлээдгүй сайн хийвэл иргэдийн идэх оролцоо нэлээд сайн хангагдж байна гэж харж байгаа. Тэр үүднээсээ бид нэр ерөнхийдөө жилээр дүгнэх биш сараар улирлаар энэ хөршийн холбоотын ажлыг дүгнэж одоо хөршийн холбоотын ахлагч нарыг урамшуулах нь зүйтэй юм байна гэж харж байгаа энэ жилийн хувьд. Багийн хэсгийн ахлагч нар бол багийн одоо тал жишүүд байгаа тийм. Багийн хэсгийн ахлагч нарын ажил хэр байна? Ер нь тэдний чадваржуулах чиглэлд ямар ажлыг төлөвлөж байгаа? За манайх бол одоо 6 хэсгийн ахлагчтай, нэг хэсгийн ахлагч 250-аас 280 өрх хариуцаад ингэж ажиллаж байна. За ер нь бол багийн ажил одоо сайн явж байгаа нь бол хэсгийн ахлагч нарын оролцоо нэлээдгүй сайн байгаагаас л тухайн багийн ажлын явц бол нэлээд сайн байдаг. За багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийн хүрээнд мөн одоо хэсгийн ахлагч нарыг чадахжуулах сургалтуудыг бол 2018 онд нэлээдгүй сайн хийсэн. Хайрын хугацаанд одоо иргэдэд мэдээлэл олгоод хүргэчихээр төсөл хөтөлбөр зээл санхүүжилтийн гэдэг юм уу мэдээлэл олгох зүйл танд юу байна? Хөтөлбөр халамж үйлчилгээний хэлцээс явуулдаг төсөл хөтөлбөрүүд бол явагдаж байна. За энэ дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр 5 хүртэл сая төгрөгийн иргэн төлөвлөх нөхцөлтэйгээр за хүүгүү барьцаагүй энэ хөтөлбөр явагдаж байна. За дээрээс нь 35-аас дээш насны ажлын байрыг дэмжих хөтөлбөр бас явагдаж байна. За энэ хөтөлбөр маань мөн 5 хүртэл сая төгрөгийн хүүгүү барьцаагүйгээр явагдаж байгаа. За баярлалаа. Бидний ярилцах цаг бас төгсөж байна. Тэгэхээр бидний урилгыг хүлээн авч одоо бидэнд баян цагаан жилүүд баг хэрхэн хөгжиж байгаа талаар мэдээлэл хүргэсэн танд бас баярлалаа. За ингээ үзэгчдээ манай нэвтрүүлгийн энэ удаагийн дугаард Орхон аймгийн Баяндөр сумын цагаан жилүүд багийн засаг дарга Мөнх Зэя оролцлоо. За дараагийн дугаард иргэн уулзъя. Баяртай.